Тэр ингээд жижиг юм мэдээд байгаа юм. Нугас хүн биш ээ. Өө нолоочтой маш олон өхөрийн сүнстэй үеийн эсрэг явж байсан. Энэ болгоныг заавал үйл хийсэн болгоноор намайг алдаршуул гэсэн бол маш том зүйл болох байлгүй. Гэхдээ тийм зам байхгүй юм да. Тиймээс л олон түмэнд энэ худлаа юм уу, үний юм уу гэж үргэлж дэнсэлж бодох. Баталгаажуулахын тулд тэр үйл хийлгсэн үнээсээ тийм үйл хийлгсэн гэдгийг олон түмэнд миний нэрийг дуртаад хэлж өг гэж болно шүү дээ. Тийм. Гэхдээ тэгээгүй. Тийм ээ. Нэрээ би нэг тийм юу уншиж байсан шүү дээ. Гэхдээ яг тэр бичвэр дээр болохоор ахын өвөөгийн нэр ингээ байхгүй. Гэхдээ яг л уншаад үзэхэд мөн л байгаа юм л та. Өвөө та сайн мойлчиг гурвалжнуудтай гэдэг шинж тэмдгүүдийг яаж мэдсэн бол? Өвөө сохорч гэсэн одоогоор ангууч хэвээрээ байгаа шүү дээ. Харин бүрийг гурвалж юм. Нэрэл гурвалжин байна. Одоо нүдээ дараалсан л та. Гин яг л. Юу мойлчин жимстэй. Тийм. Мойл жимс гэдэг тийм нүдний хар хүрээн тийм бол харлаад хүүхэн хараа гэдэг лөө. Тэр нь тэр чигээр харлаад болцсон байна гэж ойлгож байгаа. Хар сүүдэр дагуулна гэсэн үг юм шүү дээ. Тийм биз дээ. Тэнэр будт юм шиг. Яна тийм үү? Тийм ээ тийм. Одоо яада. Зүгээрээ өнөөр эндээ хүчгээ бол өвөд хайтхыг сайн хийж өгнө. Баярлалаа. Баярлалаа өгөөч. Мэдээж ийм юмтай хүмүүс зөвөр хаалга онгойлохын төдөд ингээл тэр нь дагаад байдаг юм биш ээ. Бас нэг гүн ухаа явж байгаа юм. Та нар үргэлж эрчмийн нөлөөлөлд ингэж зохигдож явдаг хүмүүс. Яг үнэ. Тэгэхээр нэг зүйлтэй нөхцөхөөс илүү нэг бол хураагчулдаг, нэг бол нэгээс нөгөө рүү шилжиж шимүүлж болно. Хураач шимүүлэх гэдэг нь одоо ямар ялгаатай юм бэ? Шилжин гэдэг нь нэг ёсоор одоо энэ өр маань ингээд ийм боллоо гэхэд гарч явж байгаа дахиад өөр юмтай нийлж болно. Тэрний дараа нь дахиад өөр байж болно гэх мэт ховсож болдог гэсэн үг юм. Гэтэл зарим нь нэг дээрээ нэмээд хоёр болгоно, хоёр дээрээ гурав болгоно. За тэгээ үржүүлээд ингээл үрэл яваад идэх хүмүүс бас байдаг юм. Тэр болгонтой тэгэл улаасан таарцал тэгж болохгүй шүү дээ. За би чамайг засаад өгье. Чи асуудалд орсон бай. Ингүүл нөгөөдөл нь үнэмшихгүй. Яагаад гэвэл биеийн эзэмтсэн зүйл юм чинь аль болох зайгаа барина шүү дээ. Сөрөг ирчмээрээ. Оюун бодлын удирдаад. Одоо би чамайг засаад өгч чи жоох эвгүүцсэн байна гэхэд хүн бол тиймний ойлголт байхгүй учраас яах вэ? Айн нэг бол үгүйсгэн. Гэхдээ тэдний биеэр давхар ороод наад эерэг эрчим таймнаас хол бай. Мэдээж өөрсдийгөө идүүлэхгүй байхад бодно шүү дээ. Тэр хүнийг хоолоо болгоцсон юм чинь. Тэгэхээр улаач хүнд бас маш их сэтгэл зүйн төвчээр хэрэгтэй байдаг гэх нэ. Тэрнээс тусалмаар байгаа хүмүүс байгаа ч гэсэн зарим үед амаа хамхиж сурах хэрэгтэй байдаг юм. Тэгэхээр хураахгүй шилжүүлсэн дээр юм уу? Шилжүүлэх хураах эсхийг хүн өөрөө шийддэг байна. Одоо ингээд ийм сөрөг болсон ямар нэг юмд эзэмдүүлсэн хүн байгаа хгүй юу? Тэгвэл бид нар тэр хүмүүст энергиэс оруулахгүй байхын тулд эсвэл ингээ хамгаалах ч юм уу? Тэхийн тул яг яах ёстой? Ядчил нийтийг хараад байхад их ховоор цангаад байх шиг байна. Тийм үү. За тэр хүнтэй тэгж хүнжил дотор ороод тэгсэлгэн тэрнийхээ дараа ингэсэн байна. Ер нь юугаар дутагдж байгааг та нар анзарж байна уу? Ийм хоёрын хэрүүлдээр төвлөрж байна гэдэг чинь хүн болгонд яг тийм асуудал үүссэн байна гэсэн үг юм. Яа, тийм. Хүн байхгүй зүйлэл нэхэж байна шүү дээ дутагдал нь. Тийм зүйлээ хийж чадхаа болсон ч юм уу? Ямар сони тий.
Одоо сүүлийн үед яг болоод байгаа асуудлууд нь нэг тиймэрхүү. Тэр хүний хүнжил тэгж орсон гэлээ. Энэ болохоор тэгж хоргосон гэлээ гэх мэт. Энэ та нарт ямар хэрэгтэй юм бэ? Ямар ч хөвгттэй. Тий. Үерхэд байна гэдэг. Ягаад энэ болгон бас нийтэд ил болоод байна гэвэл хармуу хүчнийхэн бол ялгарч чаддаггүй юм. Гэхдээ тэмдэгэ үлдээхийг хүсдэг. Энэ та нарын оюун бодол сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлж өөрсдийнхөө цэнгийг маш ихээр олон хүнээс хурааж авах орлого болдог. Альва юм одоо бол амнаас амд дамжиж явдаг байсан бол одоо хөгжөөд за наад интернет гэж байна тийм үү? Тий. За Facebook гэж байгаа шүү дээ. За YouTube гэж байгаа. Instagram. Энэ мэт юу болж байна? Нэгэн зэрэг маш олон сөрөг эрчмүүдийг цуглуулах, үүр урхаа болох боломжтой юм. Амар тийм. Яг л өвөө наах энэ айлдвар юм айлдахдаа олныг дуун ухаанаар хамгаална гэдэг төлөвлөгөө гаргасан бол бас сөрөг тал нь хөгжиж байна гэсэн үг. Нэг зэрэг олон хүнд бохор бузар одоо юу гэдгийг тэр болгоныг оюун бодолд нь шингээж өгөөд тэрнээс нь хооллох. Та нар хооллогдох тусмаа хөгшрөн гэд боддоо. Бас өвчин олж болно багтарч. Та нарт хор ялгарх тийм зүйл байна шүү дээ. Тэгэхээр өвөнд бол захих юм бол эр эмсийн асуудал та нар оролцох хүртлээ тийм айхтар болоогүй шүү дээ. Хүнжил доторх асуудал чухал биш байх нь. Тийм. Тэр хоёр үнийг асуудал. Тийм ээ. Харин чи тэрийг хүлээж аваад хөөрөлдөж ярьж гэн гэдэг нь тэр зүйлээс шууд хамааралтай нэг юм а гэдгийг илтгэж байгаа юм. Тэрнээс чин дамжиж чамааг сорох боломж бий болно. Энэ алибдийн бас нэг тогтсон дүрм юм уу та. Өөрийн муу муухай үлгэр жишээ, үлгэр дуурайлыг сайн сэвээд өгөх хэрэгтэй байдаг юм. Тэрийн хүмүүс оюун бодолтой зэрэг бодох тусмаа зэрэг тэднээс шууд сорох боломж үүсдэг. Ямар амар. Тэр чинь нэгээр хүмүүс өвдөд зовж өтөлж хөгшрөх боломж нээгддэг гэд боддоо. Өвөгийн подкаст хөгждөгтэй адилхан бүр амар хөгжсөн юм шүү. Өвөө нь ингэж ярьж байгаа бол дайсан чинь ч бас ийм хэмжээний хүчтэй гэж бодчих. Тийм бай. Ян зүрээр л оролдог шүү дээ. Садар самунд нь уруу татна. Сүнс чөтгөртэй харьцсан, шолон бол зүгээр цагаан ариун байдгийн ч гэдэг юм уу ингээл сурчлаад байдаг. Харин Энэ болгон чинь яваад ирэхээр юу болж байна? Нөгөө тал нь хүчээ авах үүд нээгдээд байна гэсэн үг гэд сэжиглээд үзсэн. Өөнөр тал нь хамгаалахыг хичээх нөгөө тал нь болохоор хүрээллээ өөрийн талдаа татах хоёр чинь шал өөр шүү дээ. Тэрний оронд би кем юм бүтээсэн. Гингүүт өнөөх нь шарлахад би оюун ухаан ашиглаж чамаас ч илүү гоё юм бүтээсэн. Би бүр чамаас ч илүү гоёыг хийсэн. Энэ улс оронд олон нийтэд маш их хэрэгтэй. Ард олныг сайн сайхан амьдруулах тийм багаж хэрэгсэл юм гэж хэн ч ярихгүй шүү дээ. тийм. Хөгжилтэй орны хүмүүс л юм байгаад. Тийм хөгжилтэй орны хүмүүс болохоор би ийм туршиж хийж үзсэн гэл. Бүр тэрэндээ амар их ингээд цаг мөнгө энерги бүх юм ингээд зорцуулсан. Тэнгүүт өөр нэгнүүд нь хараад бас шаарлахдаг. Тэгээд яг эрдмийн тулаан болдог байх. Энд бол ховны тулаан болоод байна шүү дээ. Харин тийм. Нэг хүнээ байхгүй болтол нь дарж авчаад дараагийн хүнээ яг л Тийм. Одоо энэ хоёрыг л салгачулах гээд энэ хоёроос ч гэсэн энэ хоёрыг муудалцуулаад салгамаар байна гэд. Одоо энэ хоёрыг хэдүүлээ сайн салгачлаа. Одоо дараагийнх нь энэ хоёр гэд. Арай. зөв. Тэгэнгүүт энэ дээрээс одоо хүмүүс өөрсдөө ингээд нэг сонин таашаал аваад байгаа юм шиг нэ нөгөө талаараа амар идүүлээд царуулаад байгаа юм шүү дээ. Идүүлээд байх тусмаа л дахиад л тийм хүсдэг. Ямар сонин. Цангаж эхэлдэг байх нь. Тэгэхээр та нарт зөвлөж хэлэхэд ийм хов живний
шивгчин зарцын байдлын зүйлд нэг их ач холбогдлоо гэж оюун бодолтой шингээх нь хортой юм. Харин Ингэх тусмаа та нар яах вэ? Хүн төрхөө алдна, залуу насаа алдна. Чиний амьдралд ямар ч хэрэггүй, таньж мэдэхгүй хүний өмнөөс чи оюун бодол эрчмээ тэдэнд май гэж өгөөд яах юм? Тийм байна уу? Алдагдал гарна. Тэр болгоноор ч тэжээгдээд муу талынхан хүчээ аваад цороод байвал яах вэ? Тэгэхээр сөрөг талын эмэрхүү мэтийн хар хүчний зүйлсийг яах вэ? дарж сунах хэрэгтэй. Автахгүй байх нь чухал юм. Автчих нь. Хов жив гэдэг ер нь шивгчдийн л ажил шүү дээ. Харин Шивгчд яаж амьдэрдэг юм? Шивгчд түүх бүтээж байдаггүй. Шивгчд үйлчлсээр л өгдөг. Нэрэн ч үлддэг юм шүү дээ. Гэтэл чи хүн чи шивгчин болох гэж төрөөгүй ч гэдэг юм уу? Ийм шалтгаанаар өвөн айл дүр их айлддаг. Гэхдээ маш олон шивгчд, боорлогчд бий. Бас ард олныг өөрийнхөө удирдлагын доор байлгаж тэнэг байлгахыг зорддог хүмүүс ч бий. Энэ бол асар их дарамт юм шүү дээ. тэгээ ер нь хүмүүс ингээд өөрсдөө адилхан хав яриа тэр хавнд нь хавыг сонирхгүй хавнд нь ингээд enjoy хийхгүй байгаа дангууд уурлаад нэг нийлж ярахаа болчдөг. Тэгвэл тэдний тэгэл ганцаард бол хаях хэрэгтэй шүү дээ. Тий. Заавал нөхөрлөхийн тулд арх ууж нөхөрлөхийн тулд заавал хов ярьж сурах хэрэгтэй гэж юу? Уг. Тэрний оронд хийж үтээсэн зүйлсээ ярих хэрэгтэй шүү Бид нар дээ. ерөөсө ганцаардах боломжгүй амар олвол авчраас. Тийм ээ. Эсрэгээрээ ярьгүй хүмүүс нь ганцаардна. Одоо цагт маш олуулаа байгаа шүү дээ. Олуула бөөгнөр л явж идэв. Тэгээд та нарт сонголт байна. Тэдний нэг болох уу эсвэл гадуурхагдаад чамаагүй шударгаар замнах уу гэж. Гадурагдаа чамаагүй шударгаараа. Гэхдээ маш их үлсэн цанган ганцаардах мэдрэмжийг тултал авна. Сони тий. Нэрэ хов ярдггүй нэгнүүд нь тэгж байдаг. Хов ярдгүүд нь дандаа нэг тийм олуулаа гоё юм шиг харагддаг. Одоо эрчмийн дотор хэлэхэд нэг зүйл хэлэхэд нэг хүн эвгүүтгэхэд нийлээд зоддог нь их байгаа. Яагаад гэж мэдэх үү? Тийг гадарлангуудаа тэрийг яах вэ? Нийлээд цоддаг. Нийлээд зоддог юм. Тэр сайн хүн байсан ч хамаагүй байх нь шүү дээ. Найз нь ч юм. Нэрээ нэг тийм оногооч юм шиг юмнууд яриад байдаг шүү дээ. Уяанда найз чи сайн намайг ингэ зодан болчих зодчлоо ш тэгсэн чинь нөгөө найз нь амар шокнд орсон удаа. Уяана найз уучлаарай. Тэгэхгүй бол би бас зодуулах гээд байсан гэх үү. Тийм үү? Тийм яг тийм. Яг ийм байгаа юм. Сөрөг муу зүйлийг сөрөг хүмүүс давхар хийх дуртай. Өдөөж галыг асааж харж угаад тохиромжтой үед өөрөө ч гэсэн тэр зүйл дээр тэмдэг тавих гэж зодддаг байх нь шүү дээ. Тэмдэг гэдэг нь Өөрөө бас үйл хийвэл гоё шүү дээ. Би тэгж зодож явлаа гэдэг. Яг үүндээ тэгтэл нийлээд нөгөөхөө зодож явж исэн байх шүү дээ. Тэрнээс өөрөө хүчээр нэг эсрэг тулсан бол барахгүй. ямар сонин сэтгэл. Тэгэхээр аливдын сэтгэлгээ ийм байдгийг. Аливдад эзэмдүүлсэн хүмүүс яг ийм байдаг. Тухайн нөхцөл байдалд хэн ялах нь гэдгийг харж байгаад аль гаднах төрхөөрөө жоохон өнгө зүс муутай, царай төрх муутай ч юм уу ийм байвал хамаагүй орж зоддог. Ямар Oh my god. Энэ нь өөрт нь багтал юм шүү дээ. Монгол Ядаж нэг хүн захаад өтчихлээ ямар гоё юм бэ. Дараа нь ярих үедээ болохоор аав нь тэр үед цусаан гартал үзэлцэж тэдэн мянган хүмүүсийг тэгж зодож явлаа гэтэл яг үндэ зүгээр л Альтан дэцлэгдсэн. нэг ядарсан амтныг 4-5 болоо зодож явах үед нь нэг гар хөрсөн төдийл байчих юм билүү хин ч мэдэхгүй шүү дээ. Тэрийгэ дэвэргэж ярьж болно шүү дээ.
Одоо бол зодоо нүдэний цаг үе биш. Тийм бид тийм үе хоцрогдсон. Тийм. Цус урсгадаг үе өнгөрсөн. Энэ бол оюун ухааны цаг үе гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Согтож манардаг биш. Ухаанаа ашиглаад шин юм бүтээж, шин юм сурахад төвлөрүүлэх нь хамгийн чухал юм. Гэтэл юу болж байна? Бодоод үзтээ. Тэрнээсээ жоо эсэргээрэл. Гэхдээ эсрэг хүмүүс одоогоор Монголд маш олон гэж та нарт санагдж байгаа ч маш цөөхөн байж болно. Бас нэг онлоор. Тэд та нарт тэр ул мөрөө үлдээж шархлуулах гэж хичээж байгаа ч гэсэн энэ одоогоор улс хэвээрэл байгаа гэхээр ухаантай хүмүүс нь яг даруухан чимээгүй л байгаа юм. Эерэг зүйлийг хүмүүс дэврэхгүй хэрнээ ийрүү бус муу зүйлсийг дэврэгж байгаа нь энэ улс орныг дамраар нь эргүүлэх зорилготой гэдгийг үргэлж санах хэрэгтэй юм. Тэр болгонд нь та нар автаал, уурлал, бухимдал, бачуураал байх тусам та нар өөрсдийгөө саруулад байгаа. Гэтэл дуугүйхан мөрөөрөө юмаа хийгээд үлгэрлээ явж байгаа хүмүүс зөндөө байдаг юм. Өвөө нь өргөж тэрэнд итгэдэг юм шүү дээ. Чимээгүйхэн буруу зүйл хийхгүйгээр бусдаа дэмтэй сайн сайхан зүйлийг хийдэг хүмүүс байгаа учраас одоо хүртэл энэ улс орон оршиж байдаг юм байна гэж үздэг юм. Тийм. Одоо бол зүгээр яа нэг Непалт хуу гэнэ юу гэнэ Балбдыг гэл. Непал балбдах уу, зодох уу гэдэг байгаа. Жагсах уу, эдрийг бүгдийг нь алъя гэж байгаа. Үндэ энд хөөрөөд өөрсдөө харин ард нь зүхтагаал үлдэнэ. Юу болох нь харъя гэдэг. Тэгэхээр ийм өдөөнд торхилгын одоо арга барилд орж болохгүй байна. Өө тэгэхээр тэр юу болох нь харъя гэдэг хүмүүс нь хамгийн муухай гэж Өдөөж өгчхөөд үүсвэрийн тавьчихад яг хэрэгтэй үед нь нэг бол тэмцэж байгаа хүмүүсээ барьж өгдөг хүн нь болно. Эсвэл тэмцэж байгаа хүмүүсэнд дийлвэл тэдний нэг болж хувирах тийм чадамжтай хүмүүсийг илж байгаа. ямар муухай. Тожинг айдас дагуулсан болчихсон гэдэг юм шүү дээ. Хорвоо яаж ийм хүмүүсийг даадаг вэ гэж үү? Тэд зүгээр л эерэг хүмүүсийн хүчээр хооллоод л сурцсан хүмүүс юм. За нөгөө хөгсөд энэ төр ярьжсэн чи одоо бүр юу болоо юу ч юу. Яг улс Тэдвээсээ гажаа явчлаа. Дандаа улс төлөө хараад явчих юм. Бидний юунууд. Улс төр гэхээр шууд цэрэгдэг зүйл биш юм. Гэхдээ хууль цаад гэдэг хүнжил дотор хүртэл шургаад ороод ирсэн байвал энэ том дарангуйлал болно гэсэн үг юм. Улс төр гэдэг зүйл чиний оюун бодлоо хийх үйлдэл чинь хүртэл хяндаг болоод ирэх юм бол тэгэл энэ бас замаа алдж байна гэсэн үг. Оо одоо энэ үг дотор орсон альбин яаж гарах вэ? Саяхан гэр бүлийн тухай бол Энэ шинжлэгдэж энэ чигээр юмтай дэвж болохгүй л байна. батлагдсан чинь бас нэг араар тавилттай тэр холбоотой нэг тийм зүйл залтар ирсэн. Тэгэхээр улс төрн хүртэл хүний хөнжилт ороод ийн гэсэн. Яаж хийж байгаа бол та нарыг торгох арга барил сэтэж байгаа бол энэ та нарын төлөөх хууль биш. Ор хүнжлийг бэлдэж өгөөгүй гэж хүнжил дотроос нь харсан юм шиг юм ярьж гэнэ гэдэг бол дарангуйл муу юм. Тийм байна. Тийм байна.
Энэ ертөнцийн 8 тэрбум хүнийг үнэхээр шүүмээр байгаа. Хүчрхэг хуйлтай юм бол тэдний заримын тэгэл цааз юмыг оноогоод дөрөвтэй цөөлөх ёстой болж хувирна шүү дээ. Өвгөн 120 жилийн өмнө 1.6 тэрбум хүн дэлхий дээр байсан юм билээ шүү дээ. Пөөх тийм. Харин тийм. Хэд дахин өссөн юм бэ ч. Ялаа шиг хүрчсэн. Тэгээ 1800 донд 1 тэрбум байсан гэлөө. Бүр 7 тэрбум байна гэсэн байна шүү дээ. Багын чигтэй. Наа чи бүр сэдвээсээ гаж явчлаа. Тэглээ. Яна харин тийм. Оо босоод одоо шууд сэдв рүү болчих. Өсөх гээд үзэхгүй. Бас тэгж үсэрхэл. Тэгээ альбит хүмүүсийн өсөлтөд нөлөөлдөг. Нөлөөлнө. Өөрийнх нь боол олон болох тусмаа сайн шүү дээ. Сэдвэрэг орчлаа. Ямар амар юм тийм. Орчлаа. Тэглээ орчлоо. Орчлаа. Нэр нэг тиймэрхүү зүйлсээр Монголд бүх хугацаанд л дөрүүлдэг штэ. цөөхөн байсан. Монголчууд бол цөөхөн байгаа. Утаанаас өг. Одоогоор цөөхөн хэрнээл багтаж чадахгүй юм шүү энэ Улаанбаатарт. Их олон юм шиг байгаа юм. Бүгдээрээ энчээ богносчод байгаа болохоор. Энэ өгөн 500 мянган хүн л багтаах чадaltaй байхад чинь сая 500-аараа богносчих юм. Энд ирж байгаа хүмүүсийн буруу биш юм. Тийм. Тэр үлдсэн аймагуудад нь аж төрөх боломжийг хангаагүй учраас л аргагүйдэж ирсэн гэж бодож байгаа. Энэ дээр улс төрийн бодлого нь маш дутмаг ядруу байна гэсэн үг. Яг л даалгавартай юм шиг тэд гэр орноо нутаг усаа хаяад Улаанбаатарт ирнэ. Харин 21 аймагаас нь цугласан хүмүүс нэг төв цэг цуглах юм. Нөгөө тарав байдаг ард түмэн чи яах вэ? Бөөгнөрлөө тэнд хүнгүүдэд ирэхээр яах вэ? Тэр газрыг ухна. Харах хүнгүй юм чи яах юм? Танах юм хэрэгэлдэггүй газар байна. Бидэнд өгчих. Гэх мэт бодлого явагдаад байгаа хэрэг. Тийм. Энэ Улаанбаатар бол тэр чигээр албангийн тойрог болсон. Та нар хотод орж ирэхээс л Өмхийн үнэртэй дээ. Шууд өмхөн үлддэг. хүмүүсийн хажуугаар өнгөрөхөж тийм байх болно. Энэ нь тэгтээ хэрний өмхийн үнэр биш шүү дээ. Муу санааны өмхийн үнэр. Тэгээд юу балиар үнэртэй юм бэ? Бохрын олон юм бахтаа гэж бодоо хийж ангуудаа нэг утгагүй тасчихдаг. Нэхэр тэгэл уусаал орж ийн гэсэн үг шүү дээ. Нэг игнэнд нэгдсэн. Энэ дотор тэгэхээр ерөөсөө өсөж хөгжих боломж байхгүй гэж болох уу эсвэл тэмцэгсэн болов уу? Боломж байгаа учраас л өвөн айл дөрөв айлцаар л байгаа шүү дээ. Тэсэл байх хэрэгтэй. Ганцаардсан ч хамаагүй. Та нар энд маш их хичээж байгаа. Гэхдээ жоохон хил аманд их ороод байгаа тал бий. Ямар ч тохиолдолд онгодоос давсан доромжлох хэрэгтэй хүн байж болохгүй. Хүмүүс одоо их инээлээ л гэж шүүмжлээд байгаа. Тэгээ ойлгох хэрэгтэй болов. Ойлгохгүй тэгвэл нулимсаа гоожуулаад ойлоод байхгүй юу? Амир материал нөлөөс гаргаж байгаа. Улсын чи юм байна, байгалийн чи юм байна гэж ойлоод байж байхгүй юу? Одоо яах вэ? Бид одоо өхөж байна сүндэг болчихсон. 3 секунд уйлаад өөдөх бах та. Эсвэл танил уурлаад ах хэрэгтэй болов. Чи яагаад ингэ болохгүй юм бэ? Нэгэнт ийм маа өрсөд бод.
Нэгэнт тийм муу талын хүчэндээ идүүлсэн хүмүүс та нарыг шууд үзэн ядна. Шалтгаангүйгээр. Зүгээр шууд муу талын зүгээр хоолойг сонсох төдийд л дургуй нөрхнө шүү дээ. Юу нь дургуй нөрөд байгаа юм битггүй. Энэ охины хоолойг сонсомооргүй байна гэл. Сони юм. Нэрээ тийм шүү дээ. Тийм байна. Оюун бодолд нь хүртэл энэ дуу хоолойн авайлбар маш хүчтэй нөлөөлж байгаа учраас яах вэ? Хурдан утар танилаасаа гэж тэр зүйлийг сонсмогцоол нөгөө ижилсэн альбид муу талынхан зүйлс нь ууралдаг байх нэ шүү дээ. Тэгээ уурлуулаад байсан юм биш. Тэгэхээр ийм зүйлийн талаас энгийнээр нь ойлгох нь зөв юм. Би таалагдахгүй да биш юм байна. Тийм байна. Зүгээр л эд муу юмдаа ижлэгдсэн болохоор ингээд байдаг юм байна гэж ойлгочих. Зарим нь бол ард олныг мунхаг, ууртай, догшин, ухамсар муутай болгож байж ол зомог олохыг зорддог. Тийм хүмүүс нөлөө бүхийгээр дайрдаг байж болно. Гэхдээ тэд нэг их урт насалдгүй юм доо. Үргэлжийн мөнхөд цангаатай хэцүү байдаг юм. Өнөө болоо чиг жаргалтай бүү байхгүй. Яаж иж гол ахоо мэдээж гэр бүлтэй бол ол зам мөхтэй болох хэрэгтэй болно. Тэгэхээр нөгөө итгэж биширж байгаа хүмүүсээ тэгэл өөрийн талдаа үйлчлүүлэх л зорин шүү дээ. Өглөөний талд нь тийм байхгүйгээр шууд л дуртай үедээ хөөрөлдөл айлтар болгож оруулаад ирэхээр энэ мө одоо яаж аж төрөөд амьдраад байдаг юм бол гэдэг бас атаархал байлгүй яах вэ? Яг сайхан болох гэж байхад л бүх юм үнэгүүдүүлээд байхгүй болгочих юм гэдэг чинь. Ер нь ажиглаад ангууд ингээ Монголд онгодын подкаст хийдэг тийм цөөхөн юмнууд байгаа. Тэд нар ихэнх нь бизнестэй холбогдоод явцсан юмнуудад номнуудаа ч юм уу эсвэл өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдэд зарахын тулд тэгээд номын баяр баяртай цугулцсан юмаа зараад байж идэг. Тэгээ өөр бас үзүүлж харуулах гээл харах гээл. Хүрээлэх хөнгөө болчих юм бол мухруулах хүмүүсгүй болчих юм бол яаж амьдрах юм бэ надад болчих. Тэгэхээр ийм зүйлийг барьж хянана гэдэг бол асар их сэтгэлийн төвчээр болоод ходоодны төвчээрийг шаарддаг юм шүү дээ. Нэгэнт олноо ухаалаг болгохыг хүсэж байгаа бол харин олноо мунхруулж олцолохыг хүсэж байгаа бол өөр ажиллагаа явагдах юм. Өвөөгийнх нь айлдварыг олон хүмүүс сонсоод байхдаа тэд нар хоосрох болно. Тийм болохоор аль болох баг дээр нь дарж аваад үгүйсэх хэрэгтэй гэдэг зарчим руу шилжих юм шүү дээ. Тэгэхээр эн чинь ерөөсөө л 8-ны хууль болчиход байна шүү дээ. Чиний зарж байгаа барааг хүмүүс авахгүй баг үнгүйсэх хүмүүс аваад байл яах вэ? Нөгөө талаас нь. Чи хоолгүй болно. Нэр 8 дээр яг ийм хэрүүл гард юм байна шүү. Тэгэл хаяага хадарлаж үзэлцэхээс өөр замгүй болно шүү дээ. Тийм. Аль болох энэ бол хуурамч бараа зардаг. Та нар энэ үнэгүй зүйлийг битгий ав. Минийх харин үний юм шүү гэж байгаа зү. Өө яг тэгдэг. Нөгөө нэг бүр ингээд ах дүүсийн хүүхдүүд хүртэл хоорондоо чи энэ бараг 100 төгрөгөөр үнийг нь буулгалаа гэж бүр амар хэрүүл бүр насаараа хэрүүл хийдэг гэдэг тоо. Бүр яг Гэтэл шашин шүтлэг гэдэг зүйл нь ийм зүйлээс ангид байх ёстой юм. Ингэж байж улс орон хөгжиж олон томонч эрдэм мэдлэгийн араас хөөцөлдөх ёстой. Тэгэхээр нарийн учир байна уу? Яагаад айлдвар юм дуусахгүй та нар ч ямар өвөөгийн түшлээгээд ол зомог юм олж байгаа ч биш. Нэр алдартай ажуулаагүй ад улс оролд усч гэнэ гэдэг нь энэ арилжаа 8 болж хувирсны шинж тэмдэг юм. Ухаантай царай гаргалаа гэд нэр алдар эрх мэдэл зоос мөнгөн чунж байгаа нь илт байхад яах юм бэ? Тэднийг зүгээр хараад сууж болно гэж юу? болохгүй.
Тийм ээ. Тиймээс л оноо улаачийн тэмцэл бол хамгийн том зоригтой үйлдэл юм. Түүнээс нэг хэдэн хүн үзэж хараад наацаа нь болоод хэдэнтэй адил болох бол юу ч биш шүү дээ. Маш амархан алга ургуулгын хооронд. Тэгэхдээ өвгдөөс бид нь ямар идэж уухыг бэлдэж өгөх гэж заларж ирээд байгаа юм шүү дээ. Гэтэл энийг ол зомгийн зүйл болгоод дайрдаг хүмүүс өчнөө юм байна. Хүн хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вэ гэдгээс хит анхаарч айгаад байна шүү дээ. Тийм байна. Энэ нь тэдний хамгийн том сул тал нь юм. Тэгэхээр бодогдож байна уу? Ухаантай үг цээжлээ гээд ухаалаг болдгоо юм шүү дээ. Тийм. Тэр ухаантай зүйлийг яах вэ? Удаа бол оюунда шингээгээд өөрийн сурах арга барилтайгаа хослуулж нийтэд замыг гэрэлтүүлж өгөх ёстой. Энэ нь хамгийн зөв арга барил юм. Өнөөдөр та нар яах вэ? Хавчигдаж ядарч болно. Гэхдээ өвөөгийнх нь айлцсан болгон бүгд энэ цаг үед биелсэн. Тийм. Тийсэн. Биелсээрч байх болно. Зарим үед шүүмжлэх хатуу үг дайхан илбэг. Гэхдээ тийм үг дааж чадахгүй л тэгээ яах юм? Жаргаагаад магтаад байх гэж үү? Тэгвэл бүр нэг Тэгэхээр чинь нэг хорлон юм шиг нөгөө Үг дааж чадахгүйгоо хүн үйл хөдлөлийн ачааллыг даах уу? Эрдэм оюуноо хоослох ачааллыг даах уу? даах. Шинийг хийж үтээх ачааллыг даах уу? Шинийг сэтгэх ачааллыг даах болов? Сэтгэл Боломжгүй. Тийм. Нэг жаахан хүмүүсийн үгэнд л тэгэл унаад өгөх юм бол тэгээд хүн байгаад яах юм? Өвгөд бид бол та нарыг бидэн шиг гүрэн үүсгэж хүчрэхэг болоосаа гэсэндээ магтж чилнэ бас шүүмжилж доромжилж чилнэ. Гэхдээ энийг өсөрхөж хүлээж авах ямар ч хэрэггүй юм. яг байна. Шарлахад эрдмийн төлөө хичээж яагаад болохгүй гэж. Одоо бол ингээд нэг бол дасаад энэ дарангуйлтайгаа ингээд аж төрөөд амьдрах эсвэл хийж бүтээж сэдий бүтээ өөрсдийнхөө хүчинд долдуудаж найдаа босъё. Нэг нэгнээ дэмждэг бай эвлэрий гэдэг арга барил нь чухал юм. Одоо бол талын таван тийшэл тарсан хүмүүс байна. Нэг нэгнийхээ эрчмийг хоосолж ууралсан хүмүүс. Аливдаасаа ч аюултай. Та нар сүнснээс битээ. Харин хорон бодол муу санаандаа идэгдэж хүн чанараа гээсэн амьд хүнээс айж яв. Тийм хүмүүсийг битээ давраа. Тэр чамд тийм үйл гаргалаа гингүү тэр үед нь чи за би хохироо тэгэл болчихж байгаа юм байлгүй дээ гэж уужуу хандах хэрэггүй. Яг цаг тухай үед нь тэр хүнийг дахин өөр нэгнийг хорлохоос өмнө хаалтыг хийж сурах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ улс орон хөгжих боломжтой болно. Өө хаалтуудыг нь ямар хөө байдлаар игөө? Хэрвээ хэн нэгэн чамайг хараад ямар хөөрхөн охин бэ үнсий гэд хэлэхэд сэтгэнээ дэвлжээ яах вэ? Муухай санагдаад чимэг өнгөрөх. Ямар ч байсан чимээг ойж болохгүй байна. Тэр даварна, тийм үү? Тэр давраад дахиад чамаас өөр өсвөр насны охиныг оролдоод ажиллагаагаа дамжруулвал яах вэ? Тэгэхээр ямар Энэ хэлбэл нийт нийгэмд хортой юу? Бүрүүл аюултай маш орлогоор. Бас тэрийг хүмүүс сурчлаад ингэж болдгийм байна гэдэг садар самуу юмаа бичээд уриалаад байвал яах вэ? Гарц. өсвөр насны хүүхдүүдэд амар сэтгэл зүйн энэ нийгэмд чинь амьдрахад ч хэцүү болно шүү дээ. Харин тэр болгоныг шулуун шударгаар хилээд тодорхой хэмжээнд нь дараагийн хүнийг хохирох вэ гэдгээс сэргийлж хатуу арга хэмжээ авах болох чадамжтай байх хэрэгтэй юм. Тэгжвэж тэр хүн
цээрээ аваад шийтгүүлээд дахиж тийм үйл гаргахгүйгээр гимших болно. Ингээд бохор буруу зүйлсүүд нь замхарч эхэлдэг байх. Тэрнээс ш энэ муу тэгнлээд за яах вэ? Гэхдээ энэ үүлийн үрээ эдлэндээ гээд ингээ хайчих юм бол яах вэ? Тэр хүн давраал байна. Дараагийнх нь гэсээр биет хохирол үзүүлж болно шүү дээ. Даварсаар яадаг гэдэг үлээ. Амтсан хэрэг яадаг ч гэлээ. Ийм өгнүүд байдаг да 13 дахин ч гэдэг юм уу. Монголчууд ихэнх нь үүлийн үрээрээ болчихно л гээд хаяад явж байгаа юм. Тэгж болохгүй байх. Тэгэхээр одоо тийм үйлдэл гаргаж байгаа хүмүүс тэрийг ямар арга хэмжээ авах вэ? Хэлэх ёстой юмд нь хэлэхгүй өөр яадаг. Тэр хүмүүсийн царайг нэрийг нь мэдэх боломжгүй шүү дээ. Та нар чинь энэ ухаалаг гар утсгийн чимчин байгаа шүү дээ. Хүргээн болгоол. Лайв хийгээ. Энэ хүн намайг ингэж дарамтлж ингэж зовоолоо. Гомдолтой байна гэхтэл болов шүү. Тийм бай. Тийм байна. Манайхаа тиймэрхүү зүйл тохиолдох юм бол шууд зургийн дараа л Тэрнээс ш өршөөнгүүтээ за. мэдэгдэх ёстой газар нь мэдэгдэх нь шүү дээ. Тиймэрхүү зүйлээ. Та нар бас дор бүрнээ ийм муу зүйлсийг өөгшүүлж болохгүй гэсэн үг юм. Дор бүрнээ ийм чанд хяналттай болоод ирэхийн цагт ус хорны дэг журамчин хүртэл шал өөр болно. Хүмүүсийн муу талын хандлагыг түгээгчд хүртэл унтраад суур нь алга болно гэж бодчих. Одоо яг саяны үйл явдал дээр би одоо бодож байгаа хгүй надаа ингээ хин нэгэн тиймэрхүү үйлдэл гаргах юм бол би айгаад бол юм хэлж чадахгүй. Гэтэл дараагийн хохирогч нь Тийм бай. бэлтгэгдэх болно гэсэн үг юм. Яг нь. Дутагдлын хажуугаар дууг өнгөрч болохгүй нах нь шүү дээ. Өвөө саяны энэ альбом яагаад ингээд өөрийг нь устгаж байхаас айхгүй ингээд орж ирээд бүр таны хажуу суугаад байгаа юм бол Одоо наад чи гэгэрлээ сонсцоо одоо тэгээд зүхтахаас өөр замгүй болоо байлгүй дээ хөрхи. Нүдэн нөгөө нэг гурвалжин байхаа арай бэлдсэн байна уу? хүмүүсийгээр бол өглөө ирсэн юм шиг яг өгцөн болохоор Өвөө нэм дээр хангалттай туршлагатай шүү дээ. Нөлөөндөө аваад тэгэл буцаага явуулчих чадaltaйгаа. Аа. Чи дуустаа. Заавал эсрэг талыг тусгай зан үйл хийж дарах албатай гэж юу? Сүржин үйл хэрэг хийж, тийм үү? Тэгэх шаардлагагүйгээр нөлөөнийхөө эрчмээр дийлээд бариад аваад явах л болно. Чи манай тал шүү. Одоо наач байхгүй. Уяр тавьсан. Нүдийг харна штэ. Сая гурвалжин болсон гэсэн чи одоо хэвэн дээр. Оо тийм шүү дээ. Чи ч одоо хэдэн нүдтэй. Хэдэн шилбэр гарав. Одоо бүр жижигхэн болчих. Сая бүр ингээ бүлтгнээд гурвалжин болчихсон болоод ийсэн. Сая яагаад зогтцсон уу? Одоо зогтоохгүй. Одоо нүд өвөөтэй нь хамт буцсан. тан гэж хаагдаад. Өвөө ингээд альбом болцсон Ямар сонснуудыг сони. тэнгэр даваачлаа гэхэд яа гэм бол Мэдээж хатуу яллаа шүү дээ. аа За тэгвэл ярьж хэлцэх зүйл маань ингэ болж байгаа шиг байна. гэлээ. Өнөөдөр онол практик болсон.